Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдрийн бичлэгний сэдэв бол энэ хүнтэй бүтгүү тийм үгүй гэсэн хариулт авахар бичлэг хийх гэж байна. 5 сонголттой. Магадгүй 2 хүний голд эргэлзээд байвал нэг хүнийг нэг өнгөөр төлөөлүүлээд сонголт хийх боломжтой. Эхнийх маань Улбар Шарон байна. Хоёр дахь маань Ягаан. Гурав дахь Нилягаан. Дөрөв дахь нь Улаан. Тав дахь нь Цэнхэр гэсэн ийм 5 сонголттой. Тэгээд тухайн бодоод 1-5 хооронд өнгөнүүдээсээ сонгоорой. За. Улбар Шарыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэе. За. Ер нь энэ хүн хурдан ирээд хурдан буцахаар төрлийн хүн байх магадaltaй. Хоёрын харилцаа хурдан байх магадaltaй тийм харилцаа. Гэж толгой газар дээр гарч ирлээ. Дахин мэдээлэл авъя. За ерөнхийдөө энэ хүнтэй хосын харилцаанд орохыг хүсэж байгаад энэ хүнээ бодоод байвал ер нь юуны хэмжээг нь харуулах хэрэгтэй. Хэд их сэтгэлээ хэлээд, хэд их нөгөө хүнийхээ тий хүлээгээд, хэд нэг талыг барьсан битээ байгаарай. Тань ингээ өөр боломжит төлбөр, өөр боломжиттэй тань сэтгэлээ нээж байгаа хүнийг ерөөсөө олж харахгүйгээр зөвхөн тэр хүнийгээ хараад, тэр хүнийгээ бодоод тий магадгүй нөгөө хүнээсээ хэд их юм хүлээгээд магадгүй тий өгч чадахгүй байгаа сэтгэлийг хүлээж гуйгаад суугаад байгаа юм шиг харагдчихээн. Тийм битээ байгаарай. Энэ хүн бол тий таньд төрхөн хугацаанд байгаад явахар хүн байна. Удаан хугацааны бол байх тийм хүсэлгүй. Тэгэхээр та өөрийгөө бодож байвал энэ одоо тий цаг зүрийн ийм харилцаанаас ер нь холдвол зүгээрээ гэсэн зөвлөгөө өгч юм. Ягаад тэгэхээр нөгөө хүн чинь одоохондоо хосын харилцаанд магадгүй байх хүсэлгүй хүмүүстэй дүр зургийн харилцаа үүсгэхээр
хүлээж байгаа чи гэд ер нь л ингээд нэг хүн тууштай энэ хүний араас бас ингээд явж байгаа. Гэхдээ нөгөө нэ ерөөсөө олж харахгүйгээр зөвхөн тэгээд өөртөө төрхөө хугацаанд байх хүсэлтэй тэр хүнийхээ араас хэтэрхий тууштай байж байна. Шинэ боломж, шинэ эхлэл, өөр сайхан хоцсон ярилцаа гарч ирэхээр байвч тэрэн дээрээс өөрийгөө нээж өгөхгүй нөгөөнийхээ араас хиттэй хүлээсэн, нөгөө нэгэ хит бодсон, тэ юмны хэмжээг хэд хэтрүүлсэн тийм байдалтай байгаад байна. Тийм болохоор өөрийгөө гоё тэ одоо планы гэрэлт ч юм уу бясалгаад тэ дотроосоо за би яг юу хүсэж байна? Намайг жаргалтай байх хүнтэй би байх уу? Эсвэл тэ зоо хүнтэй байх уу гэдгээ маш сайн бодоод энэ залуу бол энэ эмэгтэй бол яг таны одоо таныг хайрлах хүн бол биш байна. Танд өөр илүү сайхан амьдралын шинэ эхлэл, илүү өөр хүн гарч ирэхээр байна. Тэгэхээр энэ хүнийг зүрх сэтгэлээсээ тавьж авуулаад өөртөө тэ жоохон дотор хүнээ сайн сонсоод тийм байвал илүү сайхан боломжууд гарч ирэх нэ. За улбар шарыг сонгосон хүмүүсийн маань уншлага ерөөхдөө жоохон таагүй уншлага гарч ирж байна. Гэхдээ энэ бол таагүй биш. Яагаад гэвэл хүн болгоны амьдралд янз бүрийн харилцаанууд гарч ирдэг. Тэгээд болохгүй байгаа, бүтэхгүй байгаа зүйлийн араас хөөцөлдөх биш. Харин илүү нөгөө боломжит хувилбарт өөрийгөө нээж өгөхөд таны одоо бодож байгаа зүйлээс илүү сайн сайхан боломж танд ирдэг. Тийм болохоор ганцхан нэг хүнийг хараад хүлээгээд байхгүй өөрийгөө өөр бусад зүйлд нэгэрээ гэсэн зөвлөгөө өгч байна. Улбар шарыг сонгосон хүний уншлагын дөрөв дуслаа.